бүхэндээ өчийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 өдрийн давгаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа тавцгаа ураатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 19-ны даваа гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн боллоо. Студиуд хөтлөгч Цанцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар уух тусан улам дурлал нь уснаас илүү шингэн нөхөн нэрүүл ундаа 100+. За мөн амьдралыг тань хэлбэрчилж ажлыг тань хөнгөвчлөн Mobi AI хамтран ажиллаж байна. Шонхроодтай үчи мэндийг хүргье. Сяалмснуудтай үчи мэндийг хүргье бас. За мөн болжмруудтай бүгднийг дуудаад байна тийм. Бүгдэнд нь чи юм дээ. Манайх сулаанд хэлэлцтэй. Билээ. За мэгч маань зодоонд бэлнэ үү? Билээ. За өнөөдөр даваа гараг бит хоёр сүнсний тухай төгөөдөг. Унш танилцуулдаг үлээ. Нэвтрүүлгийнх нь ямар түүх дуушгаа тавьчихсан дүртэй. За ер нь бол бид нар одоо их дэлгүүрч гэдэг юм уу том дэлгүүрүүдээр ордог шүү дээ тийм. Тэгэхээр яг өдрийн цагаар явхад бол зүгээр тэгтэй. Яг тэр дэлгүүр хаасны дараа тэр дотор юу болдог бол гэж бас сонирхдаг хүмүүс байдаг гэж магадгүй. Би бол багадаа бас боддог гэсэн. Ингээд дэлгүүр хаасны дараа тийм камер гаргаж дотор нь гүүж юм уу гээл гоё байдаг баг. Тэгээд гэтэл яг нөө сүнстэй холбоотой бас нэг иймэрхүү түүх байдаг юм байна л да. Тэгэхээр өнөөдөр шүний их дэлгүүртэй. Одоо дэлгүүрт шүн дунд юу болсон тухай ийм сонирхолтой сүнстэй холбоотой юм да түүх танилцуулахар бэлдсэн байна. Мэдээж хоёр хэсэгт хуваана. Өнөөдөр шүний их дэлгүүрийн 1-р хэсгийг хүргэнэ. Яа тэгэхээр сонирхолтой түүхүүд маань та бүхэнд хэлсэн те. Дандаа урт түүхүүд үлдсэн байгаа учраас 2 хоног ингээд хуваагаад ярьж байгаа шүү. Оо ийм хүлээж байна. Тэгвэл шүний дэлгүүрт юу болдгийг сонсъё да тийм ээ. Тэгээ. За би мөн уламжлал ёсоор Монгол сүнснийхээ түүхийг Монгол сүнсээ базна. Тэгээд бас 2 түүхийг хүргэж байгаа. Тэгээд ер нь бол дуусч ин дөө гэдэг шиг тийм баг тийм байгаа да. За хамгийн ихнийх нь болохоор бид нар нэг ярьдаг та нэг хятад хүний сүнс эд хөрөнгөндөө шингэдэг. Тэгээ ер нь л дийлдтгүү дээ гэж яриад байдаг. Тэгвэл хамгийн ихнийх нь ногооч хятадын сүнс. Та нэг дээр бас нэг хятадыг ярьж байсан тий. Тэр бас нэг хөрөнгөндөө хорогдсон нэг сүнсний тухай түүх ярьж байсан. За өнөөдөр болохоор ногооч хятадын сүнсийг хүргье. За хятад хүн чөтгөр болж шингэсэн газарт ямар ч хүчтэй ном уншаад дарагддаггүй гэж ламнар хүртэл ярьд юм байна л да. Амьдралд хорогдсон шунал нь асар хүчтэй байдаг учраас тэр гэж зарим нь бас тайлбарладаг гинэ. За сэлэнгийн зөв хараад бараг өнгөрсөн зууны ихээр л нас орсон ногооч луу хааны сүнс одоо хүртэл тэрл газараа үзэгдэж амьдарсаар байдаг гэдгийг тэр хавийнхаа хүмүүс ярьдаг юм байна. За жирийн хүмүүс очивол нүд нь орой дээрээ гарахаар л илүүдтэй юм үзэгддэг гинэ. Хамгийн сонирхолтой нь тэр луу хааны шавар тагцнаас үлдсэн онгорхоо модон зойр одоо хүртэл бараг тэр чигээрээ хүн хүрээгүй хадгалагдаад байж байгаа гэнэ. За өглөөгөр луу хаан зойрноосаа гарч ирээд хуучин ногоо тарьдаг газар руугаа цамцаа мөрөн дээрээ хаяад явж байгааг тэнд очисон ямар ч хүн харж болдог буюу ер нь бол бүх хүнд харагддаг гэж байгаа. Нутгийн зарим хүн түүнийг ногооны суугаа янзалж авахт нь бүр хурч очоод мэндэлж үг хүртэл сольж үтсэн байдаг юм байна. Дэнцэн химээх хинэггүй гүдэсэр түүнийг өглөө зойрноосаа гараад ногооныхоо талбараа явж байхад нь шуудхан дахиад очиж илтэй. Жаахан халамцсан явсан учраас дахиад очиод дал морон дээгүүр нь ташуураараа дамнуулан зохиж аваад хаа муу хаан чи айл эрт өгчхээ бидтэй. Монголын нутаг дээр юу аягаад удаад байдгийн бушуухан тэр хятад руугаа тонил гэж хашгирсан байгаа юм л да. Тэгтэн нөгөө луу хаан чи нэг навтас гэснэ. Хаяа чи тэгж ярихгүй шүү. Манай өвөг эцэг молом надад 300 пүү гурил 1200 мөнгөн зоосны өөр тавиад одоо хүртэл танаа өвөг гэцэг юм бэ шүү. Өвгөөгүй ба. Би заавал өрөө авчааж эндээс явна гэж хариулсан маа. Яг энийг сонссон Дэнзэнгийн уур нь улам их хүрч гүхээ муусан юмуд их оодорхон шивтэй. Мулуу хаан чи өгдөггүй юм бол би чамайг отоохоо алаад өгье л дөө. Тэгээ чи надаас над үр ширээн нэхэрээгээд хашгираад морноосоо өвсрөн бууж баруун солгоогүй нөгөө сүнсээ чинь ташуурдаж гарсан юм байна. Дэнцэн түүнийг бүр уурандаа балбаадлаж луухан сүулдэ ямаа шиг нэг муухай чарлаад хөдөлгөөнгүй болчихсон байна. Манер тэндээсээ шууд мордож айлуудаар буунгуута. Гэхээр та нарын айгаа цүүд болоод идэг тэр нөгөө айгаад идэг лууханы сүнсийг би нам цохоод алчглаа. Одоо ногооны сувгийн хажуу талын хонхор твтэж байгаа. Надад итгэхгүй худлаа гэж үдчихвэл та нар очиод үзэхгүй юу гэсэн маань. За ингээд цааваагүй зарим залуус Дэнзэнгийн ярьсныг шалгаж үзэхээр дахиж очивол үнэхээр энэ нөгөө лууханы ам хамраас нь цус хадарчихсан хонхор дотор атралтаа твтчихсэн юм аа л да. Энэ яриад хавийн айлуудаар дорхноо тарж сүулдэ зарим нь чи нэрэ арайчтай Дэнзээ. Тэгмүү ядарсан хучаа цохоод алчихсан байж тээ. Чи хүн алчглаа гэд шүүх цагдаа дээр мэдэгт дээр тусан маа. Гэтэл оройн нь маш сонирхолтой нэгэн үйл явдал болсон юм байна.
Наашинкээс өмнөх нь нөхөн дотроос яг нөгөө луухантай адилхан нэгээр гарч ирээд нөгөө дэнзэнд балбуулаад өгчихсөн лууханы атралдаа твтэж байгаа хонхортож цогцсыг нь мөрөн дээрээ тохоод нөхөн зорилгоо буцаад ороо явчих. Морьтой залуу сонирхон бүр гайхаад араас нь сэмхийн дагаж харахад яг л усны туцаа шиг адилхан хоёр луухан нэгнийгээ мөрлөөд зойрлуу нүдэн дээр нь ороо явчих. Харин тэр шүн тэнзэн хэнийг нь үл мэдгдэх таягаар балбуулаад нагс орчихсан байж л дээ. Гэртээ унтаж байснаа генетикэн учиргүй хөлбрөөд толгой тарихаа тэврээ орилж аймаа ураараа энэ луухан намайг таягаар нүдэд байна гэд учир зүггүй орилж эхэлсэн байна. Тэгээ хүмүүс яг тэр хүнд дэнцэнд ойртох гэхээр хэнийг ч ойртуулахгүй, юур хавдуулахгүй хин юмтай ноцолдож хүрвгөөд сүүлдээ толгой тарих нь яг л таягаар зохиосон юм шиг гөвдрүүтэд хавдаж хамар амнаас нь цус адраад бүтэр олон хүний өмнө амьд тавьчихсан. Ийм явдал болж. Ийм эмгэнэлт явдал гарсны маргааш өглөө нөгөө лууханы сүнс юу ч болоогүй юм шиг нөхөн зойрноосоо гарч ирээд хуучин ногооныхоо талбаар гарч явахыг нь маш олон хүмүүс ахиад харсан байна л та. Эннээс хойш тэр аян хүмүүс лууханы ойр хавьд нь очиж чадхаач болсон. Ер нь бол алсаас л барааг нь хардаг болчих. Гэхдээ он жил өнгөрхийн хэрээр хүмүүсийн хайдас нингэж зарим нь лууханы сүнстэй тулж очиод бүр мэд мэддэг болсон юм байна. Энэ үед зарим нь "Гүй сони юм та. Энэ луухаа ерөөсөө өвхөөгүй мөнхийн шид болчихсон баха. Гүй эсвэл ямар нэг нууц туушилтаар өөрийгөө хит хуйлгаа тавьчихсан байж магадгүй. Нэг нь өвөхөр нөгөө нь амьд байж л байдаг. Сони юм бэ" гэж ярилцгаулж. Тэгээ тэр тусмаа дэнцэн тэр ташуураараа зохиод нүдэд энэ жалганд хайдсан байхыг маш олон хүн харсандаа гэж ярилцгаулж л дээ. За тэгээ хуучны хөгшчүүдийн ярьдгаар бол тэр луухан 1921 оны орчим 100 хараад хамгийн баян данжаад явсан хүн нэ. Тэгээ тэр хавийн монголчууд түнд өртөө байсан бараг л бүх хүн л өртөө байсан юм байна л да. Өртөө байсан учраас 1921 оны гамингийн өмнө үеэр нутгийн нэг сайн ир пүүсэнд нэвтрээ ороод лууханы бүх ид хөрөнгөийг дээрэмдээд явчихсан гэдэг юм байна. Хоосорч үлдсэн данжаад ногооны зойронд өөрийгөө боомлоод нас урцсан гэж яригддаг гинэ. Түүнээс хойш пүүсийн шавар дагснууд нь нуурж унаад газрын хөрснөөс арчигдсан ч гэсэндэ ганц тэр нөхөн зойрон л яг тэр чигтээ хിവэрэ үлдчихсэн юм байна. Тэгээд лууханы сүнс өглөө бүр зойрноосоо гарч ногооны талбай дээр очиод орой хурж ирээд нөхөн зойрлогоо орчоод идэх болсон юм байна л да. Ингээ 1960 оны ихэр лууханы нөхөн зойрыг трактороор түрж нурааж газартаа тэгшилсэн боловч хэд хоногийн дараа нөхөн зойр нь хамгийн сонин буцаад цэрэгцсэн байсан гинэ. Бүр ингээд юучгүй тэгшилсэн байгаа юм. Нэг удаа нутгийн залуус лууханы нөхөн зойрлоо орж үцгэж хийсэн баг. Гүн дотор одоо яг юу хийдэг юм бол тий. Хүн үнэхээр байдаг юм болоо яад юм бол гэх. За ингээд хил зөрөгтэйгоо гайхлаад хидүүлээ нийлээд орохоор болчих л дээ. Тэгсэн тэднийг яг тэр зойрлоо ормогц бүх гарч хэдингийн зайн суугаад аль нь жасгаа болчих. Тэгэхээр н арга бараа чүдэн зурж бамбар хасаагыг оролцсон боловч нэгэн ч хасахгүйгээр ямар ч нэмэр болоогүй мэн. Ингээд тас харанхууд жаал тэмцэж байгаад буцаад гараад ирсэн байна. Тэгээд хэд хоногийн дараа машины цахилгаан хөдөлгүүрээс урт утас залгаад прожектын гэрэл тавьж байгаа зойрлоо орсон боловч тэр нь бас бүх хүний нүдэн дээр унтраад ерөөсөө асч өгөхгүй байж. Харин тэр гэрэл тусж явах үед нь харахад нь зойрны хонгил нэг том маш том нохоо зогсож байгаа нь гэрэлд хальт харагдаад л өнгөрсөн юм аа л да. За энэс хойш тэр зойрлоо орох гэсэн хэд хэдэн орлого бүтлгүүтэд ер нь бол ямар ч амжилтгүй болоод дууссан байна. Харин 1990-ад оны ихээр шашин бурхан дэлгэр нэмэгдсэн нутгийн айлууд нь болохоор хүрээ хийдээс лам залаад зойрны нүхэн дээр 3 өдөр 3 шөнө ном уншуулж ад цэцгэрийг тонилгох лүүжин тавилсан юм байна. Ингээд ном уншнаас хойш 3 хоногийн турш лууханы сүнс зойрноос толгоогоо ч цухуулгаагүй гинэ. Харин 4-р өдрийн шөнө тэр аваар нэг морьтой хүн явж байтай луухан ногооны талбай дундуура бүр тодоостод явж байгаа нь харагдсан юм байна. Иннээс хойш лууханы сүнс заримдаа үүрээр, заримдаа оройхон нүхнээсээ гарч яваа нь бүх хүний нүдэнд ил тод харагддаг болж. Харин тэр урдын адил хүмүүстэй үг сольж юу ч дуугархаа болчихсон юм байна. Одоо ч гэсэн тэр ногооны хаваар эргэлдэж хідэн шуудаа юм хурааж зойрлогоо үүрч ороод өвөлжин юу өгдөхгүй байснаа хавраар ичээнээсээ гарч ирээд тэр ногооны талбайд өрөө одоо хүртэл явж харагддаг гинэ. Ихтэй ерөөсөө хүнтэй дуурдаг. Ямар сайн тий. Тэр хятадуудын сүнс илүү хорогдоод идэм бах та. Тийм л юм шиг ингээд ламнар хүртэл ярьдаг юм байна л да. Ер нь хятад хүний хорогдсон сүнсийг зайлуулахад хэцүү байдаг гэж яригд юм. Тэгээ ер нь сонсоод хахад чинь маш гүн гүнзгий орогдсон байгаа даа. Тийм байна тий. Одоо үгдийн удалгүй алга боломж гэдэг юм уу тиймэрхүү зүйл байхгүй. Он удаан жил тэндээ байдаг. 1921 оны сүнс байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хүртэл байгаа. Тэгээд түр үедээ одоо юу байх вэ? Зүү хараад ч ер нь бол хятадууд их байсан. Тэр тусмаа нөгөө ногоо тарьдаг хятадууд маш их байсан. Тэгэл одоо хүртэл байдаг юм байна л да. Сонин л юм.
За хамтралчид танилцуулаад үргэлжлүүлье. Уух тусам улам дурлал нь уснаас илүү шингэн нөхөн эрүүл ундаа 100+. За эрүүл ундаа 100+ нь уснаас илүү шингэн нөхөн газтай хэрнээ та эрүүл ундаа хайж байгаа бол дээрээс дэндийг сахар бага, кофеин, изотоник ундаа авсан хэрэглээд үзээрэй. 100+ изотоник ундаа нь Сингапур улсын уснаас илүү шингэн нөхдөг эрдэстэй буюу электролиттэй сахар бага, газтай хэрнээ яс хэрэгжүүлдэггүй кофеингүй эрүүл ундаа гэж авдаг. Хүний биеийн 70% нь уснаас тогтдог. Тэгэхээр эрүүл байхын үндэс нь өдөр бүр ус суух хэдиж хамгийн гол нь хамаа замбрааг уугаад иж болдгоо юм билээ л те. Шингэний зохистой хэрэглээ маш чухал. Изотоник ундаа богино хугацаанд цангаа тайлна, шингэний нөхөөс гадна хөлсөөр алдсан эрсцийг нөхөд өгчдөг байна. За тэгээ изотоник ундааны найрлаганд давс сахарын хэмжээ нь хүний биеийн цуснд дах давс сахар эрдэсийн хэмжээтэй яг адилхан байдаг. Тэгэхээр эсийн төвшөнд шингэн нөхдөг юм байна. Тэгэхээр богино хугацаанд цангаагаа тайлна, биеийг сэргээдэг гэсэн үг. Тэгэхээр спортоор хичээлдэг гэлтгүү одоо 100 бол бид нар ч нөгөө хөлрөөд те нэлээх шингэнэ алдчихдаг шүү дээ. Тэгээ газтай хэрнээ эрүүл ундаа авахыг хүсэх хүн бүрт маш тохиромжтой. Яа тэгэхээр 100+ ундаа хийжүүлсэн хэдий ч өөртөө кальцийн фосфат агуулдаг юм байна лээ. Тэгэхээр кальцийн дутагдал болон тэгээ бусад ясны эмгийг эмчлэхэд тусалдаг нэмэртэй байдаг. Энгийн хийжүүлсэн ундаа бол фосфорын хүчил агуулдаг учраас хэтрүүлэн ирүүлвэл кальц болон фосфорын харьцааг өөрчлөд өгчтэй юм байна л та. Тэгээ сахар бага тэгээ кофеингүү тэгээ яс хэрэгжүүлэхгүй дээр онцлогтой гэсэн үг нөө хүүхэд уух ч гэсэндээ боломжтой. За тэгээ 100+ актив төрөл нь газгүй байлээ. Тэгээд B3, B6, B12 витаминтай байдаг дээр онцлогтой байлаа шүү. Тэгэхээр дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс маань хэрэглээд үзээрэй. За 100+ актив про нь болохоор газгүй төрөл нэмэлтээр уурга болон BCAA авалдаг учраас таны булчингийн өсөлт нөхөн төлжилтийг сайжруулах гадна энерги их өсвөр болдог учраас ядралтыг багасгах юм үйлчилгээтэй юм билээ. Тэгэхээр энэ ундааг онлайнаар захиалаад хөргүүлээд авах боломжтой. Яаж захиалах юм гэхээр www.banzad.com имэйл линкээр ороод захиалга авах боломжтой байна. За мөн CUJS 25 номингээд бүх сүлжээ дэлгүүрүүд болон Монсын бүх салбараар худалдаалагдаж байна. Холбогдох утасны дугаар нь 75 35 58 58 75 35 58 58 гэсэн дугаар нь social agent 100+ Mongolia гэдэг яхаар гараад ирнэ. Тэгэхээр та banzad.com имэйл ороод бас захиалаад авах боломжтой юм биш үү. Баярлалаа хамтран ажилласан. Уух тусам улам дурлал нь уснаас илүү шингэн нөхөн эрүүл ундаа 100+ байлаа. Баярлалаа. За хөргөжлүүлэн дараагийнхаа түүх рүү оръё. За дараагийнх нь түүх нь болохоор 2 дугаар базын жил очижсэн Оюун Бат гэж хүний бодит болсон явдлыг одоо ярьж өгснгийг та бүхэндээ хүргье тийм ээ. За тэгэхээр уг нь нутгийнхэн тэр амыг болохоор Чандманы ам гэж ярьдаг байсан юм байна л да. Тэр намар их эрт одоо цаас унаж нутгийн аанчад чон гахаа мөрхөөхөр бөөнөр хөдөлцөхөөс юм. Би яг тэр үеэр хөдөө ахында айраг цагаа ууж амархаар хит хоног очиод байсан үйл дээ. Ах намайг за ир хүн байна да. Нутгийн анчдыг дагааж ууланд гарч хямроос сэргээхгүй юу? Би чамд морь бариад имэйлч гисэн. Төвшингаа отохыг дагаад морьд ан авахыг сайхан шүү тэл гэж хэлсэн юм. Тэрүүд нь би сэтгэлхөөрөөд уухандаас зөвшөөрөлгүй яах вэ? Төвшингаа бол цагтаа улсын анчин цол тэмдгээр шагнуулж явсан мундаг үнэлтэй. Ингээд хүүтэн салхи сэвэлцэн нэг өглөө хөгшин залуу нэлсэн 10-аад морьтны хамт Чандманы ам руу бүүндөө морьтцгоосон юм. Цаас ч нэлээ их орчихсон байсан. Анчад цөмөөрөө олон өсөрдөг винто буутай. Би буудаж чаддгүй хэрнээл ахынхаа хуучин карбиныг үрээд морцсон юм. Бид Чандманы амны өвтгөн ойн зах руу орж явтал генетикэн зам хөндлөн чоны мөрт хайрлтхан тэр. Төвшингаа бууж мөрийг нэлээ харснаа. Үгүй их бахим сармууны том мөр байна. Энэ яалтчгүй азарган чон бололтой. Энэ мөрөөр жаахан шогшвол сүрэг дээрээ хөтлөөд очиж маадгүй гэж хэлээд төрүүлээд ус хийчлээ. Бид чоны мөрийг дагсаар ойн гурлаа ороод л явчихв. Шин цаас нойтон халтаргаавтай байдаг тул бид мориноос унчих гээд тухайд их л ивүү явжсэн л та. Тиймээс би сүүлдээ халтарч унахаас айгаад бууж морио хөтлөөд араас нь алхаж эхэлсэн юм. Гэтэл мөрхөөж явсан хүмүүс генетикэн шуугуулдан бориноосоо бууж бөөгнөрөн нэг л сонин зүйл үтсэн аяатай газар ширтцгийн үнэрлэх нь холгүй сүйд болоод эхэлдэг юм. Бийж бүр гайхаад морио хөтөлцөөр хурж очивол төвшөнгөө толгоос ихсрээд "Гүм сони юм аа. Ёстой нөгөө чөтгөр шуламгийн чинь л энэ бах. Би өдний хүртэл 40 жил анх хөөхтөө ийм мөртүүд таарч байсангүй. Химэн цасанд ирэх мөрлөө заасан юм. Би тэр мөрлөө хармагцаа бүр мэл гайхаж цэлх өгөрсөн. Яасан гэсэн нөгөө хол харьяасан чоны мөрчин өхөр чулууны хажуу талаас эмэгтэй хүний өндөр өсгөдөө шааха мөр болоод цаашаага зурааж утсан байгаа нэр. Тэгэхээр бүр гайхаад "Сонима, энэ одоо чон биш хүн явсан болж таарах нь уу? Ямар гэж амтын энэ бүглөө өтгөн хөвчөд чоны мөртөө гутал хөлөндөө зүгөөд явж байх бэлээ" гэж бид дор бүрний ярилцлаа. Юун түрүүнд муу юм санаанд л ургасан юм.
Төвшүнгаа болон босод анчаад "За да. Энэ ч лав жирээний амтны мөр бишээ. Нөгөө амилсан шулан биелсэн чөтгөр нь л байх. Ер нь муу ёрын зүйл таардлаа. Эндээсээ цөмөрөө бутсан дээр байх" гэд ярилцаж эхэлсэн юм. Харин залуусын дийлийнх нь энэ хүүхний мөрийг яг тэ нөгөө саяхан л цөмөрөө азран чоны мөр гэж итгэхэд хөөж явсан болохоор шавдуулж эхэлсэн л дээ. "Үгүй ээ, Төвшүнгаа эцэст нь хүртэл мөрдөд үзээ л дээ. Хаа хүрх юмдээ сонирх юм" гэдэг санал гаргасан юм. Ингээд Төвшүнгаа тэргүүтээ Ахмад анчаад гидрэг буцахаар олж залуучууд үл ойлгохдох сонин мөрийг цааш нь дагахаар болсон юм. Анх удаа анд явж байгаа ч гэсэн би бас тэр сонин хүүхний мөрийг дагахаар шийдээд залуустай хамт үлдэхээр шийдлээ л дээ. Бид хүүхний мөрийн хөөсөөр ойнчлоонд гарч иртэл чанх хурдаа самарчны урц гараад ирэх нь тэр. Нөгөө мөр урцанд 100 м хэртэй ойртоод огцом эргээд тойрч ширэнг рүү чиглээд оцсон байлаа. Ингээд бид самарчдын урц руу яваад очлоо. Би дайсандаа нүдэн орой дээр гарсан хідэн залуу очихт нь ачаа бараа янзтаа сууж ирсэн. Тэгсэн тэд бидэнд хандаад "Хөөе, энд их хачин юм болоод байна. Үүр хаяарч байх үеэр урцны дэргэд нэг л хачин өхөр шиг толгойтой амьтаг хурж ирж яг л эмэгтэй хүн шиг тажигнтал хөхөрсөн. Сүүлд нь очиж мөрийг нь харахаар эмэгтэй хүний гутлын мөр үлдсэн байна лээ. Ямар амьтан ирчихэд явсан бүү мэд. Бид нар доошо буудаг юм уу гэд аргаа бараад айхаа сууж байна" гэлцв. Би тэдний үгийг нэг их тоолгүй цаашаа нөгөө мөрөө үргэлжлүүлэн хөөж явтал нөгөө мөрчин өтгөн ширэнгний захад очмогцоо буугын тууруу болоод хорчдгийн. Тэр үед цас улам өтгөрөн лавсан бүрийнхээ болчихсон үйл дээ. Залуусын нэг нь бүрсүүлдэ ээлж байна. "За боли. Энэ лав зүгээргүй дээ. Энэ айгүй бол чандман уулын савдагч юм билүү хэм мэдлээ. Одоо эндээсээ бүгдээрээ буцъя" гэж зүрхшээг гуйсан юм. Үүнийг хинч эсэргүүцээгүй. Сонирхолтой нь биднийг нөгөө мөрөө дагаад буцъя гэтэл мөр хааж байхгүй болчихсон байсан. Биднийг ирсэн морины мөр цасанд харагдаагүй байхад нөгөө хүүхний мөр арчсан юм шиг бүгд алга болчихсон байсан. Энэ яриа голоорыг тархаж чандман уулын савдаг нь эмэгтэй хүн юм байна гэдэг яриа гарч ирсэн. Тэр өвөл гэсэн байхаа да дорилгийн маангууд гэсэн гочтой ах トゥ хоёр байсан юм. Тэд чандманы араас түлээний мод ихээр татаж сумын төв рүү оруулж зарж л дээ. Ер нь тэр арын модыг дорилгийн хоёр маанаг л хүрээдэж дуусгасан гэж нутгийнхын ярилцдаг. Нэг өвлөл гэхэд 16 машин мод бэлтгээд сумын төв рүү зардаг байсан гэж бодчих. Эдгэрөөсийн хүүтэнд тачгансан нэг өглөө ах トゥ хоёр хайнага өгтлсөөр чандманы арын мод руу яваад орчихсон юм байна. Араасаа модоор балбуулаад ч явахгүй гүжиж гидээсэн хайнаг нь гинэтгэн л атуу шиг сүрхий өргөж хөлн хөнгөрөө явчихсан гинэ. Ах トゥ хоёр амандаа хараал тавин өглөж "Нэг юмдаа юунаас өргөдөг нохшвэ" гэлцэн үхрээ арайхаж тогтоогоод харавал нүцгэрсэн бутны ёроолд нэг хүүхэн сууж байгаа тур тодоосод харагдсан байна. Ойн өвдөг тултал битүү цас дарчихсан жавар гэдэг тачгимж байхад тэр залуухан хүүхэн нэмгэн ногоон тэрлэгтэй хөлөө ачаад дуу аялаа сууж исэн гэдэг. Хоёр маанаг түүнийг хармагцсан аман ангааж мэл гайхаж хөдөлж авсан үхрээ хүртэл сул тавьчихсан гинэ. Хоёулаа ихнэргүй гомбий гозонтлох уусал байж л дээ. Уг нь тийм зүйл харсан хүмүүс гайх биш айх ёстой байтал ах トゥ хоёр харин ч нэг сонирхон шимтэж түүнтэй танилцахаар шийдээд очсон байгаа юм. Ингээд тэр хоёрыг очиход бүсгүн ойр орчинд нэг алд газрын цаас нь хайлчихсан биенээс нь бүр шатмаарт юм халуун үлч төөнөөд сууж байсан гэж ярьдаг юм байна. Эдрөөсний хүүтэн гэж чинь хасах 30 м-с дээш юм шүү дээ. Ер нь л бол хүрдээд өгнө гэсэн. Ийм хүүтэнд ойр хавийнхын цаас хайлж байна гэж бодчих. Хоёр маанагч яхав дээ. Өөрсдийгөө танилцуулаад "Хөөе, ийм хөөрхөн бүсгүй хаанаас гараад ирвэ?" энэ тэргээд баах юм асуусан цаатах нь үүдөөс нь ганц ч үг дуураагүй гэдэг. Яг энэ үеэр ууланд ан хийж явсан гом хөгшин тэдний дээрээс нь бууж ирээгүй бол сүүлд нь ах トゥ хоёрын яриаг хийн ч үнсэхгүй байх байсан баг. Гом бөгөнч бууж ирээд нөгөө сонин хүүхнийг хараад маш их айсан гэсэн. Гомгоо ах トゥ хоёрт хандаад "За, та хоёр над тэргээ аваад уулнаас буу. Энд чинь чандман уулын эзэгтэй байна" гэж хэлээд өөрөө 3 сүхрэн мөргөж өршөөл гуйхаад морцсон юм гинлээ. Гэтэл хоёр маараг "Та өөрөө буухгүй юу? Энэ хүүхнийг заавал хамт очихвоо. Гэртээ аваад цай чануулнаа" гэх маягийн юм яриад нэг нь хүүхний гараас бариад авсан гэдэг. Тэгтэл гинэтгэн ой тагдаяар тас хийсэн дуу гарч хүчтэй хуйсаа эсгэрээд хүүхний сууж байсан газараас бөөн уур манаас авсаад нүдэн дээр нь алга болчих. Гом бөвгөн ах トゥ хоёрт хандаад "Уулын сахиус та нарт өөрийгөө харуулж санууллаа. Эндээс түлээний мод бэлтгэхээ бойл" гэж хичнээн хэлсэн ч тэр хоёр хайхралгүй мод унахаар тэндээ үлдсэн гинэ. Энэ явдлыг гом бөвгөн гол даяар л тараасан гэдэг юм.
Ах トゥ хоёр маанагч гэсэн бид хоёрт л усын охин дурлсан гэсэн маягийн зүйл яриад баахан балаарч явсан гэдэг. Гэвч тэр өвөлдөө нэг нь хөлөө сүхэнд тас завчуулаад нөгөө нь мориноосоо унаж дөрөөндөө чирвлээд тоосондоо. Нутгийн улс болохоор чандамны савдаг амиллаа гэж сүулт нь ярилцж байсан. Тэр нь бараг л үний юм болоо та. Монголын маань уул ус болгон өөрийн гэсэн савдагтаа гэж яригддаг үн л юм та гэсэн байна. Савдаг бол гэхдээ их яригддаг шүү дээ. Гэрийн савдагч гэж бас ярьдаг тийм. Бас ус гэлтгүү. Яг үнэ айлгын савдагч тустай байна. За баярлалаа. Урагшлуулан дараагийн түүхийг унш танилцуулъя. Шөнийн их дэлгүүрийн 1-р хэсгийг өнөөдөр уншнаа. За нэг залуугийн найзууд дунд нь ажилдаа бүр донтчихсон нөхөр байдаг гинэ. Тэр найз нь багаасаа яг тийм мэрэгжилтэй болно гэж тодорхойлсон зүйл байхгүй. Ийш тийшээ л өрчсөн тийм хүн байсан юм байна. Тэгээ ямар нэгэн зүйл таалагдвал тэрийг хэсэг оролдож байгаа л уйдахаараа хайчихдаг. Тэгээ дахиад л шин зүйл хайж эхэлнэ. Тиймээс найзууд нь түүнд ер нь их л санаа зовдөг байж л те. Тэгтээ тэглээгээд одоо чи инг тэгэж өглөж бол яншаагүй ч юм уу л ардаас нь дэмждэг байж. Гэтэл нөгөө найз нь гэнтхэн цаашаад юу хийж амьдрахаа их нухацтай бодож эхэлсэн юм. Учир нь эргэн тойрны найзууд нь бүгд л тогтвортой ажилд орж цаашдын амьдралаа босгож эхэлж. Ингээд залуу гэнтхэн найзуудаа би ийм байдлаараа бүтэхгүй юм шиг байна найзуудаа. Одоо ямар нэгэн зүйлийг тууштай хийж үзнэ гэж хэлж. Тэгээд удалгүй нэг сургалтанд бүртгүүлсэн гэж сууж ихснэ хэлсэн юм байна найзуудаа. Гэтэл удалгүй бараг 1 жил шахуу тэр сургалтанда таслалгүй явсан гинэ л дээ. Тэгснэ гинтхэн би засал чимэглэлийн компанид ажилд орсон гэж найзуудаа дуулгаж. Үүнийг сонсон найзууд нь за энэ ажиллаач те тэгээд удахгүй л сонирхол нь буурахаар хайчих байлгүй дээ гэж бодсон юм байна. Гэвч эсрэгээрээ залуу тун тууштай явж бүр би яг өөртөө таарсан ажиллаа олсон юм шиг байна. Насаараа хийсэн ч уйтааргүй юм шиг санагдаж ийн гэх болсон юм байна. Тэгээ сүүлдээ ажилдаа бараг донтох шахуу амралтгүй ажиллах болсон. Тэгээ залуу засал чимэглэлийн компанид орсноос хойш даруй 1 жил урсан өнгөрч. Тэгээ гинтхэн дуудлага ирээд аваад ярьсан чинь найз нь маргааш хамт сүүж уугцгаах уу гэж асуусан гинэ. Тэгээ залууш дуртаяа зөвшөөрч. Тэгээ маргааш нь бөөнд уулзцаасан юм байна. Тэгэд баахан хоол захиалж хідэн хундах сүүж ууцгааж. Энэ үед залуу өөрийнхөө засал чимэглэлийн ажлын талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн юм байна найздаа. За эндээс засал чимэглэлийн газарт ажилладаг залууг Тулби гэдээ дуудаж. Яа тэгэхээр нэг 2 найзын тухай яриад гараад байгаа хгүй. Тэр нэг Тулби гэдэг байгаа найз нь засал чимэглэлийн газарт ажилладаг. Маш юм одоо шин сурсан тэр ажилтаа бол аюу хоббитой. Нөгөөт нь болохоор зүгээр л найзтай тохиолдсон явдлыг хүүрнэж байгаа залуу гэсэн үг. За тэгээ Тулбигийн ажилладаг компани хувцсны дэлгүүрийн засал чимэглэлийг хийдэг тийм мэрэгсэн газар байж таарсан. Тэгээ залуу анх ажилд орохдоо ширээний ард зугаал тэгээ програм дээр ингээд дотор заслыг нь хийгээл байж ах юм болов гэж бодвол тэгээд дүүд энэ шид шиг явна гэж бодоогүй. Гэвч бодит байдал дээр програм дээр ажиллахаас гадна яг бодит тэр ажлын талбайг очиж харах шаардлагатай. За тэгээд түүгээрч зогсохгүй засварын ажилныг эхэлчих юм бол очиод юу хийх ёстойг нь хувааж одоо зааварчилж өгөх мэтчлэн бараг л тэр засвар хийж байгаа ажилчтайгаа цуг ажил явуулдаг байсан юм байна. За гэхдээ шинэ барилга барих биш нэгэнд баригдсан барилга дотор байх талбайд хувцсны дэлгүүрийн интерьер дизайныг хариуцдаг гэсэн үг. Тулбигийн яриаг сонсон найз нь асууж л те. Би дэлгүүрт явж байгаад зарим хэсэгт том хаалт хийцэн байгааг харж исэн. Тэгэхээр тийм байдлаар засал чимэглэл засвараа хийдэг юм уу гэж асууж. Тэгсэн Тулби үйл ажиллагаа нь эхэлсэн дэлгүүрт засварын ажил хийх бол ер нь тэгж хаадаг л та. Гэхдээ хэвчлэн дэлгүүрийн үйл ажиллагаа зогсны дараа бид нар шүн засварын ажлаа хийдэг гэж тэгээд үргэлжлүүлэн ихэвчлэн оройн 20 цагаас засвар эхлээд маргааш өглөө нь дэлгүүрийн үйл ажиллагаа эхлэхдээ зэрэгцээд бид нар шүнжэнгөө хийж агаад ингээд дуусгадаг талтай гэсэн. Тэгэхээр бид нар ч гэсэн дэлгүүр ороход гэдэг чинь зарим нэг хэсэг ингээд юм хаацсан байдаг ш. Тэр чинь цаанаа тэр интерьер дизайны ажил нь өрнөж байгаа л гэсэн. Тэгэхээр яг ийм ажлыг энэ залуу хийдэг. Тэгээ залуугийн яриаг сонсон найзынхаа сониуч зам хөдлөөд "Гү тэгэхээр чи дэлгүүрт хонж ажилдаг гэсэн үг юм шүү те? Тэгвэл шүн дэлгүүрт амар эвгүүцүүл чамд тохиолддоггүй юу? Хамаг гэрэл нь унтарч нэстэй" гэж асууж. Тэгээ залууч "За юу гэж дээ. Дэлгүүр хаасны дараа ч дэлгүүр хүн ихтэй байдэн штэ. Дэлгүүрээс үйлчлүүлэгч байх үед хийж амжаагүй ажлуудаа оройн цагаар амжилдаг байхгүй юу? Жишээлбэл бараа бүтээгдэхүүний бүртгэх, жижиг сажиг засварын ажил, тоног төхөөрөм цолих, цэвэрлэгээ гэх мэтчлэн. Оройн ер нь бол хийх ажил ихтэй. Дээрээс нь хамгаалтын ажилчид ч ихтэй за нэг 15 минут болоод л байнга эргүүл хийдэг юм. Тэгвэл яхав шүн дунд бол бас хүмүүс мэдээж багасна л да. Гэвч Тулбигийн хувьд шөнийн цагаар ажилдагч айж ус удаа байгаагүй гин.
Тэгээ дээрэс нь ганцаараа биш нөө засвар хийх хүмүүстэй одоо нөө багтайгаа ирсэн учраас нэг ихтэл 5-6 хүнтэй хамт нэг байх болж ажиллана гэсэн үг. За дээрэс нь өглөө гэхэд ажиллаа дуусах ёстой учраас юун тэр айж майх сүнс мүнс тэр дэлгүүрт байна үүдийг анзаарах сөхөөгүй нөгөө ажлуудаа ингэж хийжгсээр байгаад ингээ үр цайлгадаг гэсэн үг л дээ. За ингээд энэ уулзалтаас хойш дахиад 1 жил урсан өнгөрч. Тэгсэн гинтхэн найз Тулби нөгөө дэлгүүрт ажилладаг залуугаас дэлгүүрт нөгөө нэг засварын ажил хийдэг залуугаас дуудлага ирсэн юм байна. Тэгээ аваа ирсэн чинь хоёулаа хамт хоолнд орё нэг ярих юм байна гэл. Ер нь найзтайгаас уулзаагүй утсан болоо дуртай зөвшөөрд ингээ энэ хоёр маань уулзчихлээ. Тэгсэн нөгөө найз Тулбиг хэлсэн маа гинт их дэлгүүрт ажиллах нэрээ жоохон эвгүй амар юм байлаа шүү гэж. Тэр залуу гүжиж одоо гинт юу вэ? Ямар нэгэн зүйл болсон юм уу? Гүжиж өмнө чамаас суусан жил дэлгүүрт айгаадах юм юу вэ гэж хийж над руу хэлээд яриадсан мэт гэж хэлж. За тэгээ энэ үед найз Тулбийн их дэлгүүрт ажиллаж байх үед өөрт нь тохиолдсон аимшигтай явдлын тухай ярьсан юм байна. За түрүүн хэлсэнчлэн энэ найз Тулбийн ямар нэг зүйл таалагдаад ихэлвэл түүндээ донтох шахуу юм орчдөг төрлийн зантай. Тэгээд уг засал чимэглэлийн компанид ажилд ороод ажил нь таалагдаад өөрөө дуртайгаас болоод уг нь амралтын өдөр байгаа ч гэсэндээ бараг амрахгүй маш хичээнгүйл ажилласан юм байна. Бүр нэг ч удаа хоцорж байгаагүйндээ өөрийн чадвараа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд улмал хичээнгүй ажиллах болж. Тэгээд ажлынхантайгаа сайн зохицож ажиллах гэж баггүй хичээсэн. Тэгсэн нэг өдөр ажлын ах нар нь хэлж л дээ. Манай Тулби ч одоо дөнгөжл 1 жил болж байгаа үстэг. Одоо чамайг яаж ажлын талбар руу ганцаараа гэж явуулна да, хол байна да гэж хэлж. Яг нарийн ч гэсэндээ нөгөө талаараа жоохон өргөстэй үг хэлсэн гэсэн үг л дээ. Чиний чадварч одоо ч те миний дүүл гэсэн утгаар. Тэгээ залууч энэ яриаг сонсоод улмал хичээнгүйл ажиллах болж гэвч хит их хичээснээсээ болоод санамсаргүй байдлаар маш том алдаа гаргачих. Тэгээ энэ алдаанаасаа болоод даргадааж загнуулаад нөгөө ахмад ажилчаад бас баггүй кейс юм байна. Тэгээ залууч сүүлдээ жоохон шантрах тал руу хандаад эхэлж л дээ. Тэгсэн энэ залууд нилээн сайн ханддаг хэсгийн дарга байдаг гинэ. Тэр дарга нь залууг сэтгэлээр унц магнаж эхлээд нэг өдөр дуудаад өнөөдөр чи юу аах вэ? Ахтайгаа нэг газар руу явж дэлгүүрт засал чимэглэлийн ажил хийхээр юм байна. Хамт явах уу гэж хэлж л дээ. Тэгээд би бол захирлаас чамайг авч явна гэж зөвшөөрлөмөл тэдний авцсан маа шүү мэдээ санаа зовлтгүй гэж хэлж. Тэгээ ажиллаад ахны энэ ахын зайлвал өөрийгөө сэтгэл санаагаар тайтруулаад те ажлын дараа нэг ганц хоёр юм уунга ярилцъя гэж бодсон юм болоо да гэж бодсон юм байна. За ингээд залуу энэ хэсгийн дарга дагаад хамт ажил руу ажлын тэр байрлалуудыг хор шийдсэн. За удалгүй ажлын талбайд хэсгийн даргатайгаа хамт очиж тэгээд загнах захирал байхгүй, өглөх ахмад ажилчид байхгүй их л тухтай сайхан чөлөөтэй ажиллаа эхлүүлсэн. Тэгээ залуу засал чимэглэлийн ажил хийх гэж цугларсан багийнхандаа за хэдэн цагаас ажил яг эхлэх те ямар ажил хийх ёстой юу шаарддаг гэх мэтчлэн нарийн төлөвлөгөөг тайлбарлаж өгчөөд энэ ч нөө шүнжэнгээ ажиллах учраас ойролцоо бас нэг хонох газар авцсан байсан. Тэндээ очиод унтсан юм байна. Тэгээ шүнжэнгөө үргэлжлэх ажил байсан учраас мэдээж наан хоол унд идээ сайн нойртой байх юм бол орой ажиллахад илүү бас үр бүтээлтэй ажиллана гэж дүгнсэн юм байна л да. За ингээд удалгүй оройн 19 цаг болоход залуу сэрүүлгэнд дуурайд сэрээд ажлын талбай руу хэсгийн даргынхаа хамт явсан. За тэнд залуу нөгөө хэсгийн даргатайгаа нийлээд ерөөхдөө нийт нэг 6 хүн ажил харуулсан юм байна. За тэд оройн 20 цагт цугулцгаас нь засал чимэглэлийн ажлаа эхлүүлсэн маань тухайн үедээ. Тэгээ машина бол нөгөө подвалын давхар гэдэг нөгөө B1, B2 гэр бүх ингээд доошоо зогсоол үүдээд штэ. Тэнд байрлуулчаад ачаа бараа тээвэрлэх тусгай юм зориултын лифт гэдэг зөвхөн ажилчид явдаг. Тэр лифтэнд суугаад 4 давхар руу гарсан. 4 давхарт засал чимэглэлийн ажил хийх хэрэгтэй байж л тань. За тэгээ уг ажлыг хэсгийн дарга нь хариуцчихсан учраас эхэндээ залууд бол нэг хийх сүртэй ажил юус байгаагүй. Гэсэн идэж одоо нэгэнт ирсэн чи одоо зүгээр ямар гөлрөө зогсоод байлтай гэж бодоод жижиг сажиг одоо ажлууд байх юм бол тэрэнд нь зарагдаад л ингэ зогсож байж. За хамтрагчид танилцуулаад үргэлжлүүлье. Амьдралыг тань хэлбэрчилж ажлыг тань хөнгөвчлөн Mobi AI. За Mobicom аппликейшн ажил амьдралынхаа олон талбарт гарч ирдэг асуултанд хариу авах, интернет хайлтын оновчтой хэлбэр хийхэд тань туслах хиймэл оюун буюу Mobi AI-тай болсон байна. Тэгэхээр та аппликейшн нэгээд Mobi AI-ыг хувийн зөвлөх, найз, багш шиг ашиглан цаг хэмнээ бүтээмжтэй нэмэх боломжтой болчихжээ. За яг юу их вэ гэхээр өгөгдөл боловсруулах юм байна. Контент бэлдэж болох нь төлөвлөгөө гаргах, мэдээлэл нэгтгэх, алдаа
алдаа шалгах те илүү боловсронгуй найруулга сайтай болгож өгнө гэсэн үг. За файл ус оруулж болно. За тэр оруулсан файлыг чинь тэр мэдээлэл дээр чинь тулгуурлаад тийм зүйл бэлдээд өгөөч гэж захиалга өгөх юм бол тэрийг чинь хийж өгөх боломжтой гэсэн үг. За та 5 сарын 30-ны хүртэл өдрийн лимит заалтгүй ашиглах боломжтой. Тэгээ Mobi AI үйлчилгээнүүдийг бас үнгүй ашиглах боломжтой бол бий болсон байгаа юм шүү. За холбогдох хүчийн дугаар нь Mobi-гийн дугаараас бол 2222 руу, өөр операторын дугаараас бол 1822 1822 руу залгаад илүүнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа хамтран ажилласан амьдралыг тань хэлбэрчилж, ажлыг тань хөнгөвчлөх Mobi AI байлаа. Баярлалаа. За ингээд оройн 23 цаг болох үед хэсгийн дарга нь залууг дуудчихлээ. Гэхдээ чиний гараад ундаа авчиад ирдэ гэж хэлж. Тэгээд нэмж үгүй чи төвхтэй замаар явуулгүй нэг давхраар дамжаад гарчаад ирье. Би чамд орж гарахад ашиглах үнэлэх үгүй. Нэг давхартайгаа хамгаалагчид уучраа тайлбарлаад гарахад асуудалгүй гэж хэлж. За ер нь дэлгүүрт ажилладаг хүмүүст тусдаа маршрут байдаг гэнэ л дээ. За жишээлбэл үйлчлүүлэгч нарын ашигладаг лифтийг ашиглах боломжгүй буюу ер нь бол ингээ хаачдаг юм байна. Тэгээ урсдаг шат ашиглах тохиолдол бол мэрсэр гардаг ч гэсэндээ ихэвчлэн одоо энд засварын ажиллаар ирсэн хүмүүс бол ачаабараа тээвэрлэх зорилттой лифтийг ашигладаг. Тэр нь бол яг ингээ шөнийн цагаар тий өөрийн одоо хэдэн цагчуудын ажиллах боломжтой. Тэгээ үнэхээр яаралтай ажил гарвал аварын гарцтай тэнд ч одоо нэг шат байгаа шүү дээ. Аварын шатаар ингээ дээшээ доошоо гарч явдаг. За тэгээ угаасаа ч дэлгүүр засварын ажил эхлэх үед үйлчлүүлэгч нар суух зорилттой лифтийг бол ингээд аль хэдийн ажиллах боломжгүй болоод хаачдаг. За тиймээс залуу ундаа авах санаатай ачаабараа тээвэрлдэг лифтэнд суухаар хөдөлсөн юм байна. Гэтэл үзлэг хийгдэж байна гэсэн бичиг гарчаад нөгөө ачаабараа тээвэрлдэг лифт нь юусоо ажиллахгүйсэн юм л дээ. Тэгээ залуу амандаа үглээд л таваараа гарц руу яаж удаа дэшээ төшөө буунаа гэдэл ямар тач хөдөлсөн. За тэгээд бас шууд гарчаагүй гэнэ л дээ. Үйлчлүүлэгч нарын орж гардаг хаалгыг нөгөө түгжчихдэг. Тэгэхээр нөгөө дэлгүүрийн ажилтнуудын тусдаа гардаг юм нууц хаалга гэж байдаг гэнэ л дээ. Тэр хаалгаар бас орж гарах хэрэгтэй байж. Тэгээ ядж байгаа тэр хаалга нь аварын гарцны бүр ингээд эсрэг талд нь. Одоо тэр нөгөө шатаараа дээшээ доошоо ингээд доошоо бул одоо чи 4 давхраас 1 давхар руу буулаач үү. Буучаад шууд хажууд нь гарах гадаашаа гарах хаалга нь байхгүй. Дахиад тэр 1 давхраараа нилээн цаашаа явж тэр булан байдаг хаалгаар гарах боломжтой. За ингээд залуу 1 давхар шатаар буугаад очсон. Тэгээд аварын гарцаар гарч ирэхэд 1 давхарт бол айхтрах үнэртөө ус хангалсан. За учир нь их дэлгүүрийн 1 давхарт манайхан ч гэсэн мэдэх бах те гоо сайхан сүрчиг бренди идэлгээл баахан тийм бас анхлан үнэртөө зүсүүд тавьсан байдаг шүү дээ. Тэгээ залуу харанхууд бас нэг айхтар юмуд харагдахгүй ч гэсэн нэг жоохон бүтгэн бол харагдаж байгаа юм л да. Тэгээ яг дотроо л бодсон байгаа амандаа өглөөл би ч гэсэн юм сайхан бренди идтэй болохоосоо гэж өглөнгээ цаашаа алхаж. За удалгүй үүдэнд суух хамгаалалтын ажилтнтай таарч за ямар ч асуудалгүй гадагшаа гарч орж ирээд уух юм бол авчирсан. Ингээд цаг хугацаа өнгөрч залуу маш завгүй болж эхэлсэн ба. Анхандаа хэсгийн даргатаа нэг хайлт туслаад л тэ хажууд нь байж байгаа сайхан орой ууж идээд сэтгэлээ уудлаад л уйлж мэлтгсэн ч тэ дуртай юм индэ гэж бодож байсан чинь сүүл рүүгээ бол юу баг өөрийн ухаангүй буюу маш завгүй болоод эхэлсэн. Тэгээ цаг хэд болж байгаа ч анзаарах сөхөөгүй ажиллаж итэл шөнийн 2 цаг хагас болж исэн гинэ. Тэгээ энэ үед хэсгийн дараа дахиад залуу дуудаж. Хөөе хинэ гэл. Яасан бэ гэсэн. Гэхдээ чи гарч нэг уух маваад ирдэ. Чиний авчирсныг би тэгэд алидийн уугаад дуусчлаа гэж. Тэгээ энэ үед зунны ид халуун байж таарч л дээ. Уг нь дэлгүүрт энэ ч одоо шөнийн цагаар засварын ажил хийгдэт байгаа шүү дээ. Зарим дэлгүүрүүд бол ингээ агаарж уулагчаа ажиллуулад өгчдөг нэг ажиллаж байгаа хүмүүсээ бодоод зарим дэлгүүрүүд нь агаарж уулагчаа асааж өгдөг юм л дээ. Тэгсэн чинь гай болж гэхүүд энэ ажиллаж байгаа дэлгүүр нь агаарж уулагчаа юусаа асаагаагүй. Тэрнээсээ болоод маш халуун байсан л дээ. Тэгээ үүнээс болоод тэнд ажиллаж байсан хүмүүсийн ам нь хуурашаад хатаад залуугийн авчирсан ундааг маш хурдан уугаад дуусчихж. Уг нь залуу халуун байгааг сайн мэдчихсэн учраас нилээ их уух юм авч тооцсон байгаа. Өгөөдөө олон дахин явж хахаар тэгээ хүмүүс угаасаа ам цангах байх гэд. За гэвч бараг нэг 3-4 цагийн дотор нь авчирсан хэдэн ууттай уух юм ин энд ажиллаж байгаа 6 хүн бүгдээрээ хуваагаад ууцсан. Тэгээ залуу хэсгийн даргадаа за ямар тач ойлголоо гэж хэлчихэд картыг нь аваад нөгөө түрүүн суух гээд болохгүйсэн ачаа бараад хэврэлдэг лифтэнд суухаар хөдөлж. Тэгээ дотроо за түрүүн шалгалт хийгдэж байгаа гэж гарч иржсэн. Одоо арай зүгээр болцсон байлгүй дээ гэж бодоод алхаж. Очсон шалгалт хийгдэж байгаа гэсэн бичиг нь бол харагдаагүй. Тэгээ баярлаад л заашгүй одоо лифтэнд суугаад та амархан гараад ирэгээл лифтингээ төвшлөөр дарж. Гэтэл хичнээн хүлээсэн ч нөгөө лифт нь ирдгүй сүүлдээ бүр аргаа бараад хитэн давхарт явж байгааг нь шалгах гэж харсан чинь нөгөө л одоо лифтний дээр чинь 1 давхар 2 давхар гэж гардаг ш. Тэгсэн чинь 1 давхартаа л хөдлөхгүй байгаад ажилтай. Тэгээ залуу гоо хин нэг 1 давхраас ачаа бараа зөөж оруулж байгаа юм бах та гэж бодоод үргэлжлүүлэн дахиад лифтийг хүлээж. Тэгээ баг нэг 10 минут өнгөрөөд сүүлдээ аргаа бараад за ер нь дэлгүүрийн ажилтнуудтай холбогдож асууя. Лифт нь юу яа болохгүй юм бол. За ингэ залгасан.
байна уу? Би дэлгүүрт одоо энэ засал чимэглэлийн ажил хийж байгаа хүн байгаамаа. Ачаа бараа тээвэрлдэг лифт чинь доошоо буух гэсэн ерөөсөө дээшээ гарч ирэхгүй байх юм аа. Би бараг нэг 10 хэдэн минут хүлээлээ. Ямар учиртай болоо гэж. Тэгсэн нөгөө талаас нь тэгэл хата. Дахиад юм болохоо хэцсэн байх. Тэгэл залууд хандах гэхээс илүүтэйгээр амандаа бухтансан гинэ. Тэгснэ залууд хандаа юу уучлаарай. Аварын гарц ашиглаад шатаар бочиж болохгүй юу? Өнөөдөр юу болсон юм? Манай лифт юусоо болдгүй. Бид хэд ус энд янзлах гээл болохгүй байгаа гэнэ гэж. Залуу дотроо бол уур нүрсэн маа л да. Гадаа маш халуун дотор агаарж болох ч байхгүй. Тэгээ шатаар дээш доошоод ингээ хөлрөөд ямар лайт юм бэ гэж бодож. Тэгээ дэлгүүрийн ажилтнаас үгүй юу өөр лифтнүүд бас ажиллахгүй байгаа юм уу те гэж асууж. Тэгсэн тийм ээ бүгд төрөөс адилхан ажиллахгүй байгаа. Түрүүнээс хойш хөдлөхгүй би тэг засах гээд л ажиллаад байна. Өөрөн чинь байгаа наад засгийн лифт уг нь ажиллах хэвээр. Тэгээ наадах чи ажиллахгүй бол бус нь бол ажиллахгүй л гэсэн үг л дээ гэж хэлж. Тэгээд төвг удаж жаад уучлаарай. Таныг бас ойлгоно гэж найдаж ин. Гингүүтээ баг хариуг нь сонсохгүй шууд уцаад тасалж. Тэгээ залуу одоо хэнийг ээж буруутгалтай байлээ. Аргагүй ирэхэнд аварын гарц руу нөгөө шатаар буухаар шийдэж. Тэгээ шаттай хэсэг рүү ороод айхтар тод гэрэлтэй ч нэг харанхуй бол биш нэлээд тод гэрэлтэй. Тэгээ залуучуудаа айх зүйл байхгүй шатаар доош бууж л дээ. Гэвч бодолгүй ямар нэгэн зүйл буруу байгаа юм гэдгийг анзаарч эхэлсэн маа. Хичнээн буусан ч 4 давхраас доошоо бууж байгаа штэ. 3 давхар дээр л байгаадсэн юм. Тэгээ залуу уг нь нэлээд доошоо буусан юм байна шатаар. Тэгээ баг нэг давхар талидын очсон байх таа гэж утсан чинь хаалгыг одоо нөгөө ингээл харахаар л дандаа 3 давхар гэсэн бичиг гарч ирсэн юм байна. Тэгээ гайхаад одоо нэг давхарт ирсэн байлгүй дээ би буруу харсан байлгүй дээ ядарсан даа гэж бодоод хаалгаа түлхээд гарах гэсэн чинь нөгөө хаалганд төгчөөтэй. Аварын гарцыг төгчг нь бол ер нь нэлээ ховор штэ ч одоо аюул ослол ингээ дандаа нээлттэй байждаг. Тэгээд хаалгыг нээх санаатай хид түлхсэн боловч нээгцэнгүй аргаа бараадгүй хаалгаа тайлаач энд хүн байна гэж орилж. Гэхдээ хэрвээ нэг давхарт ирсэн бол нөгөө хамгаалтын ажилтнууд ч гэсэн сонсоод тэгээ хаалгаа нээх болов гэж бодсны ажилтан. Гэвч энэ чив чимээгүй их дэлгүүрт залуугийн орлого чимээг хинч дуулсангүй. Залуу аргаа бараад дахиад нэг давхар бууж үцхээр шийдсэн юм байна. Тэгээд доош нэг давхар буугаад хартал дахиад 3 давхарт хийвэрээ. Тэгээд нөгөө хаалган ч гэсэн дахиад нээгцэн. Тэгээд залуу өөрийгөө бодож би галзуурсан юм байх та. Ямар сони юм бэ гэдэг. Дахиад доош нэг давхар бууж. Гэтэл дахиад 3 давхар гэсэн бичиг харагдсан. Тэгээд залуу өөрийгөө гоод би үнэхээр галзуурсан юм болов уу? Үгүй эсвэл унтаж чадахгүй болохоор дэнтэй ер нь буруу хараад байгаа юм болов уу? Нилээл олон юм бодсон юм байна л да. Тэгээд доошоогоо дахиад зөндөө алгасан ч 3 давхар гэсэн бичгэл байн харагдаад юм байна. Үгүй сүултээ айж эхэлж. Үгүй ч ямар сони юм бэ? Яагаар 3 давхар гэсэн бичиг гаргадаад дүүлээ. Үгүй эдгээр чи 3 тоогоо буруу зураад бичин гэж аймааргүй юм да гэж бодсон юм. За ингээд энэ удаанаар биш маш хурднаар доошоогоо давхарлаа ингээд гүйсэн. Тэгсэн дээд давхраас хин нэгэн бууж ирж байгаа хөлийн чимээ аяархан дуулцаг нэлээд холоос. Тэгээ залуу доош алхахаа зогсоод хинбэ? Хин ирж байгаа юм бэ гэж асууж. Гэтэл залуу хөдөлгөө болоход өнөөх чимээ зэрэгцээд чимээг олчиж. Тэгээ залуу ганцаараа хэдийн айдас давтцсан яахаа мэдэхгүй байхад дээрс нь артаас нь хүн хөөгд байгаа юм шиг хөлийн чимээ дуулдж хагаад нилээл айжилтэй. Тэгээ одоо хинбэ гэхээр бас дуурахгүй. Тэгээд дээшээ гарч шалгах гэж нэг бодсноо нөгөө талаараа ер нь гараад дими юм шиг тийм совин татсан юм байна. За ингээд ер нь зугцсан дээр байхаа гэж бодоод үргэлжлүүлэн доошоогоо хурдтай бууж эхэлсэн. Гэтэл дээрээс дуулдж исэн хөлийн чимээ улам чанга дуулдаад ядж хахад чимээгүй хоосон орчинд дээрээс нь бууж ирж байгаа хүний хөлийн чимээ цуурайтад сонсогдсон юм байна. Тэгээ залуу айсандаа хамаг хурдаараа доош бууж сүүлдээ хамаг хөлс нь асгарцсан. Гэтэл өнөө хөлийн чимээ за нэг ихтэл 2 давхрын зайтай байгаа болов гэмээр маш ойрхон дуулдаж. Залуу өвхтлээ айж айсандаа бүр өөрийн мэдлгүй хашгичаал бүр орилж чарлаад л доошоо гүйж гэлж. Тэгээ хичнээн гүйсэн ч дахиад л нөгөө 3 давхартаа байгаад байж. Тэгээ ядж байгаа тэр хөлийн чимээ бараг л хажууханд нь ирсэн юм байна л да. Тэгээ сүүлдээ тэсгээ байж хар хурдаараа гүйсэн чигээрээ шатны хажууд хаалгыг бараг түлхээд те өшөглөхөн цаашаа ингээд гарсан юм байна. Эцэст нь нийгэм нөгөө хаалга нээгдээд бушуухан гадагш гарсан. Хаалга хаагдтаа зэрэгцээд нөгөө хөлийн чимээж дуултаа байж. Залуу аварын гарцнаас гарч ирээд хэсгийн дарагдаа ер нь буцаж очоод гадагш гарч чадахгүй гэдгийг хийсэн дээр баха гэд 3 давхраасаа 4 давхар руу гарыг шийдэж. Тэгээд дэлгүүрийн 3 давхарт гарч ирээд лифт хүлээж агаад засал чимэглэлийн ажил явагдаж байгаа 4 давхар руу гарья гэсэн нэг төлөвлөгөөг боловсруулж илтээ. За ингээд их дэлгүүрийн 3 давхар үйл ажиллагаанд зогссон учраас мэдээж хав харах байсан. Гэхдээ яг яаралтай тусламжийн гэрэл гэд бүдгхээ ийм улаан гэрэл бол харагдах харагдчихсэн. Тэгэхээр замыг нь бол тодорхой хэмжээнд гэрэлтүүлжсэн гэсэн.
Тас харанхуй биш учраас нэг бүдгэн гэрэлтэй одоо нөгөө гэрэлт залуу нөгөө ачаа бараа тэрвэлдэг те лефтийг хаахаар явсан юм байна. Гэтэл хачиргалтай түрүүн аваарын шатан дээр болсон явдал шиг хичнээн цаашаага явсан ч нөгөө лефт нь олцсонгүй. Дөрвөн давхар руу гарыг ивэл ачаа бараа тэрвэлэх лефт за эсвэл түрүүний шатаар дээш гарахаас урааргүй байхгүй. Тэгэхээр аваарын шатаар бол гарах боломжгүй те ардаас нь хийнгүүд байгаа мэддэггүй дээрээс нь бүр 3 давхар гацчихад байгаа шүү дээ. Тэгээ лефтэнд сууя гэхээр бас ажиллахгүй болчиход байдаг. Одоо эцсийн найдвар нь урсдаг шатал болж байгаа юм л та. Гэвч хичнээн цаашаа алхсан ч урсдаг шат юроос харагдсангүй. За ингээд энд түүхийн ихний хэсэг дуусч байна. Начаас нь толгойр хүсэхгүй. Тэгэхээр маргааш яг гол хэсэг рүү буюу 2 дугаар хэсэг рүү орцгоё. За баярлалаа түргээ нэвтрүүлэг өндөрлөлийн студид хөтлөгч Ханцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар уух тусам уламжлал нүснээс илүү шингэн нөхөн эрүүл ундаа 100+, за мөн амьдралыг тань хэлбэрчилж ажлыг тань хөнгөвчлөх Mobi AI байлаа. Урьдчилан томчуудын шууд нэвтрүүлэг үлээн сонсорой. Түр баяртай баярлалаа. Баярлалаа.